20 жилийн турш хүүхдүүдийг номонд дурлуулах ажил хийсэн Дарай Эми гэж хэм бэ? Түүнтэй танилцгаая. Би чи уг нь бол Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй юм байна. Тэгээд төгсөөд зах зээл дөнгөж эхэлж ирсэн юм да. Тэгээд Монгол ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэлний 5 багш байхын 2 багшийн цомгтгсон жил таалт юм аа. Тэгээд үндэсний номын санд ажилд орсон. За тэр ажилд орсон 1998 онд анх орж ирсэн. За тэгээд түүнээс хойш тэтгэврт гаран гатлаа тасралтгүй дандаа номын санд ажилласан да. Эхний 7 жил нь үндэсний номын санд дандаа томчуудтай ажилласан. Тэгээд сүүлийн 20-од жил дандаа хүүхдтэй ажилласан. Нас бага ангийн хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх. Эцэг эхчүүд үг нь одоо энэ номын санд хүүхдээ авчирч өгмөр санагдаад идэв. Олон жил хөөцөлсөн дөө. Тэгээ цөөхөн хэдэн эцэг эхчүүд л зорж авчирдаг. Эсвэл одоо би бас боддгийн энэ хүүхдэд зориулсан номын сан нэг бол салбартай болгох хэрэгтэй, нэг бол одоо бүх дүүрэг хороод бүгд юм номын хүүхдийн номын сантай байх ёстой л гэж боддгийн. Тэгээд бид нүгж биелэхгүй шүү дээ. Хоёлоо биелүүлэх гэж явж байгаа юм шиг. Хүн болгон л хамрагдах хэрэгтэй байна. Яагаад гэхээр нэгдүгürt энэ хүн болгонд үгээс ан хэрэгтэй. Хүн болгон өөрийгөө илэрхийлж сурах хэрэгтэй. Дөнгөж одоо ярьж сурж эхлэж байгаа хүүхдүүд ямар үгний сан бүрдүүлэх вэ гэдэг чинь бас их чухал шүү дээ. Одоо би нэг монгол хүн болох гээд байна гэд монгол сэтгүүтэй хүн болох гээд байна гэдэг чинь үзүүлж байгаа ном, уншиж өгж байгаа, ярьж байгаа, ах уу бүхэл юм нөлөөлнө шүү дээ. Ярьж сурж эхэлж байгаа л хүүхдтэй эцэг эхчүүд, за одоо тэгээд сургуулийн бага ангийн хүүхдүүд аль нь ч байж болно. Бүхэл төрлийн хүмүүс хэрэгтэй те. Хэл тахиж шүү. Яахгүй л. Эвгүй хэл тахиж. За таны нэг номонд дуртай л болгочмоор байна гэсэн эцэг эхчүүд ирдэг байсан. Та номонд дуртай болгоод өгөөч манай хүүхдийг гэдэг. Тий. Та тэг юу гэж хариулдаг вэ? Уугахгүй явна да. Уугахгүй хамтарч ажиллана да. Хамтарч ажиллахаас өөр арга байхгүй тий. Гэдэг шүү дээ. Номын санд орж ирээд хүүхдтэй ном өгчөөд өөрөө буцаа хосгоод ичнэ. Тэр аюу хэцүү тэгээ ээж аав нарыг одоо нэг хүүхдүүд загнах хэцүү, өглөх хэцүү, номын санд аваад ирж байгаа за сайн юм да гэж бодох юм. Тэр ихтэй аюу хэцүү дотор арзагнуулдаг гэж. За таны тухай асууад явж ирсэн огцом өөрөөсөө асууя. Өөр ч явах тий. За энэ манай улсад ер нь үгийн сангийн судалгаа байдгүй бил. Албан ёсны судалгаа байх. Албан ёсны Монгол улсад байхгүй. Яг нь дэлхийн шумаар тэр алхам хөтөлбөрөөр бол дэлхийн жишгээс орчуулж гаргасан нэг судалгаа байдгийн. Тэрүүгээр бол хүүхдүүд одоо нэг 500 хүүхдтэй байх. Пүү байх л гэсэн тийм юм байдсан байл шүү дээ. Өөрийнхөө охиныхыг судлаад үзэхэд бол бацаа юм байна гэж бодсон. 12 цаг өдрийн 12 цаг би хэлсэн үг нь яхад нэг 210-аад үг байсан. Тэгээ нэг 20 ерөнхийдөө 540 юм бэл. За ном шиг харилцан ярилцах, номыг тайлбарлаж өгөх. харилцан ярилцах юм чухал. Харилцан ярилцах бол хамгийн чухал. За миний ингэж яг бодож байгаа юм бол энэ эргэн тойрны энэ хүүхдтэй холбоотой энэ нийгмийн асуудлаар сэтгэл зовоож байгаа. Хүүхдүүдийг харгас хэрцгий болж байна. Юу ч мэдэхгүй бусдыг ингээд зөв бурууг ялгаж чадахгүй байна, тийм ээ. Тэгээд ингээд өөрсдийнх нь ингээд үг яриа хүртэл их эвгүй одоо гудамжны болж байна. Энэ бүхэнд их сэтгэл эмзэглэж авдаг. Энэний суур хаанаас эхлэх вэ гэхээр 0-3 настай хүүхдийн үгийн сангаас эхэлнэ. Юу үзэж байна, юу харж байна, ямар үгийн сан бүрдэж байна. Тэндээс одоо энэ хүүхдүүдийн хөгжил эхэлдэг, хүмүүжил эхэлдэг. Бүх юмны эхлэл 0-3 наснд тавигддаг. Тийм учраас одоо энэ хүүхдүүдийн төлөөх сэтгэл зовоод байгаа учраас энэ би хүүхдүүдтэй ажиллах хэрэгтэй. Хоёрдугаар нь энэ хүүхдүүдийн нийгмийн харилцаанд бэлдэн штэ. Нийгмийн харилцаанд бэлдэж байгаа учраас соёлтой зөв ярьдаг. Тэгээ өөрийгөө нэг айтайхан илэрхийлждэг. Нэг хүн ирээд эвгүйхэн дуурахад тэрийг төвчээд өнгөрдөг тийм ээ. Иймэрхүү юмнууд нь бол одоо ерөнхийдөө бол аль болох бага наснаас нь ажиллаж ийж энэ суурьуд нь тавигддаг гэж би өөр дотроо боддог. Гинтхэн сайн хүн болчдгоо. Гинтхэн мундаг хүн болчдгоо шүү дээ. Тийм учраас аль болох багаас нь алхамаар хүүхдүүдтэйгээ ажиллаж ийж бид хүүхдүүдэд зөв чиг хандлага руу чиглүүлнэ. Тэгэхгүй бол нийгэм их эвгүүдчих.
Тэгээ сургалтаар бол одоо номтой яаж харьцдаг юм? Орчныг яаж бүрдүүлэх юм? Ямар хүүхдийг зовоол гүүхэн шиг халшраах гоохон шиг тоглоомор юм уу? Ямар нэгэн аргаар яаж номтой нь хөрлүүлдэг юм? Яаж дадал хөвшилтэй болгох юм? Практик маягийн иймэрхүү хэлбэрхаа сургалтыг явуулна да. Дадал хөвшил суулгахын тулд хөрхөн аргуудыг хин зовхгүйгээр сурах хэрэгтэй. Зовгүй ядрахгүй тий Ууралахгүй. Орой болгон тэгээ ном уншигээд ирэхээр бас хаяа уур хөрмээр байдаг. Нойр хөрсөн үед юу байдаг л баг тий. Цаг зав зориулж яриа өгсөнд баярлаа. Жоохон уршаад уртуулдаг шиг. Хүмүүсийн үгнийг Хүмүүс ойлгохын тулд одоо ярихаас өөр арга хэрэгтэй гэж үзүүл хүмүүс сонсгол баг. богдон ярил гэж бодоод байна. Тэгээ нэг мэтэд уртулчаад байна. Ер нь тэгээд ээж аваад хүүхдтэйгээ ажлыг хүүхдэд харьтал бол цаг гаргаж сонсдог юм л шүү дээ. Би тэгэл мандка энэ чинь янз бүрийн асуудал гараад ирэнгүүт яалчгүй сонсож байгаа чи. Тэгэхээр надад л хийж аваад Бага шаардлагатай гэж үзэж мэдгүй л байгаа болохоос тий бас хүүхдүүдээ муухан болгох гэж хүн болон бодохгүй шүү дээ тий. Мэдгүй л эсвэл цаг завгүй анзаарахгүй л өнгөрчдөг. Нэг мэдхэд хүүхэд том болсон байдаг шүү. За баярлалаа. За баярлалаа. Дараимигийн зөвлөгөө болон маань өндөрлөж байна. Дараагийн хэлээр уулзлаа. Баяртай.